Зохиолыг бичсэн Аг Сарнай, зохиолыг уншсан Туул Синди, Сахиус. Дэлгэр жаргалтай 100 цаг дэлхий дэлгэнүүлж лус баярлуулсаар хур бороо татран үр ногоо гүйцэд боловсорч налгар намар Монгол орон даяар айлчлан иржээ. Энэ зуур их ажлын нэгэн чөлөөнд чин үнэн сэтгэл зүрхээр холбогдсон хос залуус хорим найрын урилга Ахмад буурал ураг садан үейтэнгийн нөхөддөө хүргүүлсэн нь галт болоод монголчин нар билээ. Нутаг нугийнхаа ядарч завсан хиндэж болов шүлний ганц төлөг бариад өгөхдөө гар татахгүйгээр үл барам харин ч буурлын буян буман олондоо тус өргөж явбал тэнгэрт хайлсан аав ээж хоёр минь баярлнаа гэд мишээж суудаг чүлтмийн удам залгах ганц хүү галт сэргээс халагдаж ирэхдээ эр бие тэгширч эцгийн голомтоос гал тастаж өрх гэрээ үсгэхээр ийм сайн өдрийг хоног тоолон хүлээн байгаа нь энэ. Галтын сэтгэлд бүсгүй монголжин болвоос хөл доорж гүйх цагаас тугал хураг үхэр малын араас хамт хөөцөлдсөөр сурагчийн ширээнд ч тохоо нийлүүлэн суусан улаа бутарсан хазартай хонин бар нүдтэй дараахан бүсгүй. Монголжингийн эцэг их нутагт нь гарсан малын халдварт өвчнөөр хотоо харлуулад цаашид ам зогоох аргагүй болсон тул буур сэлгэхээр шийдэж улаан цоров 9 хүүхдэд дагуулж зэрэгэлдээ сумын айлуудын хаяаг дагаж гэрээ барьжээ. Өсгөөс ахуулаад малын ая дагаж амьдарсан хосод өөр хийж чадах ажил ховор. Лувсан бие давхар ихнэр 9 хүүхдийнхээ хоол нэхэн эрх харцыг өглөө бүхэн харахаас хальширч нүдийг нь нулимс бүрхээд ирэхэд шалавхан гэрээс гарч далавгар дээлийнхээ хормоогоор нүрээ өрөн арчиж дүнсэн тамхин дуусснаас хойш татах болсон туулаан баасаа ороож санаа алдан уртхан талд нь дүнхийх хангар уулын оройг харж санаа алдан сууснаа. Хэрэггүй л нутаг сэлгэлээ. Таньж мэдэх хүнгүй газарт ажил олдохгүй хідэн хүүхдээ өсгөж суухаар нутагтаа л үлддэг байж тээ. Сима минь наашаа нүүйлгээд байсан. Даанч бидэнд ээлгүй нутаг болол та. Яадаг шүү юм бэлээ тээ. Буцаад нутаг руугаа нүүдэг ч юм бэлөө. Унаа-унаш мөнгө төгрөг хэрэг болно. Эхнэр минь ч нүүдлийн хай даахгүй амарч ахт өгөөд байдаг. Би гэдэг хүн яаж шуухан энэ хэдийг зотраахгүйхан шиг амьдрах вүлээ дээ. Гэж суусаар гарын дах тамхиа унтрааж дээлийнхээ хормоог гөвөөд урд уулаа чиглэн алхав. Лувсан өдрийн тал явсаар нэг их түргэн урсгалтай голын хажууд ирээд хэсэг амсгийн сууж хамаг тэнхээгээр орилж эр хонгор нулимсаа асгаруулan азгүй хувь тавиландаа гомдож шуудаа гөвөн сүүлчийн атга гурлаараа цай бантагнад зогссон эхнэрээ өрөвдөж хамаг гай завлангоо үлдээн хөөх мэд бахирсаар л байв. Голын дээхэн талаас өөрийг нь чиглэн морьтой хүн эрхийг анзаарсан Лувсан тэрхэн даруйд бие эзэмдэн цомцон сов. Сайхан уртгөлтөө хээр моринсан өөртөө нүйтэнгийн болов гэмээр дөрөв мултлан бууж амар мэндэ мэдэлцээд ярьч хөөрч суусан нь чүлтэн байснаар тэдний гэр бүлийнхэн салшгүй нөхөрлөг хүндэс тавигджээ. Ээжийнхээ гидсэнд байсан монголжон охин мэдлээд 3 хонсны дараагаар галтхүү аав ээжийнхээ амин ганц өрн болон хорвоо төрсөн нь ийхүү хос хоёрын ирээдүйн заяа төөрөг зурагдсан гэлтэй. Хорим найрын өдөр хосовдын нүүрэнд жаргал тодорч ирсэн бүхэн ам дүүрэн ерөөлийн үг хайрлаж дуу хуур хөвөрсөөр сумын төвд шинхэн баригдсан дүнзэн байшингийн модны үнээр арилаагүй шахам. Саруулхан том цонх ууд мөрөө тасалгаа эзнээ хүлээх мэд нам гүм. Энэ нам гүмийг эвдэх мэд үүдийг дарж чойжилсан цоочны түгжээ торхийн мултарч гаднаас хэн нэгэн орж ирсэн нь дүнсрэг байв. Дүнсрэг бол галт монголчин нартай нэг ангид сурч байсан залуу бөгөөд эцэг нь хүүгээ төрсний дараахан өөр юм дагаж самуурч явснаас болж ихэн савны халуунаар галзуурч ухаан санаа нь үе үе орон гарan унаж татаж явсаар хүүгээ 11 нас хүрэхэд нь хорвоог орхисон юм. Дүнсрэг дуу муутай тунхайгүй наснаасаа бага биетэй харагддаг. Хэний ч нүдэн дүртэмгүй аймхаа жаахан хүү байв. Хиндэж төвөөгөө дохгүй хичээлийн цүнхээ өрөөд гэр сургууль хоёрын хооронд явах хэдийж өнчин балчир хүүг бөөрлөхөж дээрлэхийг сахилгагүй хүүхдүүд олон.
Цүнхнээс нь дэвтэр номыг нь гаргаж шидээд танаа ээж галзуу чи ч бас одохгүй галзуурна. Манай сургуулаас зайлаараа чи гэжгээд гүйж оддог хүүгүүдийг дүнсрэг үнэн голоосоо үзэн ядагч өөдөөс нь үг хэлж үлж чадна. Дэмийл нус нулимс болж шороонд хутгалцсан дэвтэр номоо цүнхэндээ хийх айдаж гэрлүүгээ хумгийн гүйж адна. Бусад хүүхдүүд шиг ээжтэй хов зөөж дээрлэхүү хүүгүүдийг ганц сайн загнуулмаар байвч босох даваад ороход хөөрхий ихийнх нь өвчин хөдлөөд ихэнхдээ хоёр аяганд шороо зурж хаад масайтал инээжсэн. Зарим үед ээж нь овоод ариун хүн шиг үсгэзгээ санаад шүл устай хоолтой ухтана. Тэр бүрийд дүнсгэр хичнээн их баярлдгийг үгээр хэлхийн аргагүй. Гаслант их ухаан солио боловч нас барахынхаа урд орой хүүгээ духан дээр нүнэрлэж хүзүүнээсээ салгаж үзээгүй хар осортой бор дааван гэртээ сахиусыг зөөж өгөөд шүр минь наад сахиусаа биеэсээ бүү салгаарай. Ээж нь алдаж гиндээд хорлогдов. Чиний өвөө нутаг усандаа байтугай энэ Монголдо нэр хүндтэй зурхаач хүн байсан. Хийдэж шавилж суугаагүй ч гэсэн алдсан зовсон хэн бүхэнд гараад илгэж зам мөрийг нь засахдаа алт мөнгө байтугай ширхэг будаач авч үзээгүй буянтан байлаа. Аав минь нас дээр гарч би энэ бараг тайхан болж хэвтэрт орох төхөөд байсан ч хол ойроос ирэх хүмүүсийн хөл татрахгүй л байв. Нэгэн удаа нийлээд хол аймгаас эхнэр нөхөр хоёр ирсэн юм. Харахад энгийн сайхан хүмүүс. Ханилж суугаад 10 жил болоход үр хүүхэд олдсон ч ихийн хөвлөд бүрэлдээд хүн төрх олмогцоол зулбаж энддэг байж. Аав минь тэдгээр улсыг нэг л дурамчхан хүлээж авсан ч эхнэрийнх нь уйггүй гуйлдаар засал ном хийгээд тэдгээр улсыг буцсны оройхон биеийн чилээ эрхэж цусаар бөөлжсөөр үүр хаяарахад бурхан болсон да. Өөд болохоос өмнө хүн аав намайг дуудаж энэ сахиусыг зөөж өгөөд инхэл танхилхан охиндоо аав нь гай барцад дуудснаа даанч хожуу ухлаа. Саяын залуу болвоос амьдаараа шулан болсон жатгач эмэгний ганц охиныг би давхар болгоод хайчихсан баран байж. Мөсквийг үрээ төрүүлэхэд намуухан шивэрч байсан бороо аянга цахилгаантай аадар бороо болон солигдож умгар гэр дээр нь аянга бууж тэр 3 ам бүхжээ. Тэр үр эсэн мэд хүн болсон бол ямар их гай төвтгэр тарих байсныг хэн мэдлээ. Тэнгэрийн таалал байж. Жатгач эмэгний охиныг нь хаяад явсан залууд үйлийн үрийн хараал гүйлгсэн байсныг аав нь мэдсэн ч хэдхэн хоногийн нар харах өмхөрсөн энэ биеэ золионд гаргаад хараалыг хариулсан гэж бодсон нь алдаа болов. Их хүчтэй харын тэнгэрийн зараал хийдэг эмгэн байж. Хараалыг хариулсан биш өөрийнхөө удамд тусгүй зүйл хийв. Мулгуу муугууд аавыгаа өршөө. Сахиусаа биенээсээ бүү салгаарай. Хожим өр хүүхэдтэй болвол 13 наснд хүрэхэд нь энэ сахиусыг заавал зөөлөг хэмээн өвөө найлцсан юм. Хүү минь чи ээжийнхээ саяын хэлсний хизээж бүү март. Чамайг 27 нас хүрэхэд хараал тайлагдана. Чиний хойштын хийх үйл бусдад зулын гэрэл мэд зам заана хэмээн өвөө зөгнсөн. За одоо бушуухан гар дондоггойнд орж хонь гэж дөнгөж хэлээд хүүхэн хараа нь огцом томорч босоод суужглаа. Дүнсрэг ээжийнхээ дэрэгдээс алхамж холдохыг хүссэнгүй. Биеэ даан өндийн сууж хадгаа байсан ээж нь гинт босоод суучихсанд дүнсрэг баярлаж дөхөн очивол нүдэн аажмаар улаан тавьяа сууж байгаа бүсгүй цангинтал инээж ер бусын чахарсан хоолоогоор үхэж далд орж байхдаа таарсан хөгшин өвгний өр удамд эзэн суух цаг үе ингэж нэг ирэх гэж эзэн бийгүй хэрэн хиссээр ирч хүч минь ихэхэн дороотлоо. Гиснээ дүнсрэг өөд хэсэг харж сууснаа хүзүүндэх сахиусыг нь авахаар гараа сунгах шиг болсноо амнаас нь хундан улаан цус гарч хөөрхилэлтэй их ам тавив. Ил түүхийг нэхэн санваас дүнсрэг хүүгийн ээж осормаа хайр сэтгэлтэй залуугаасаа жирэмсэлж өдөр хоногийг хэмжээшгүй аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн ч төрхийн хүндрэл болж эмнэлгийн хүйтэ орон дээр 2 яс салахын тулд эрлэгийн хаалгыг татахын даваанд алтан гартай ачит эмч нарын буйнаар хүүгээ эсэн мэнд төрүүлсэн ч нэгэн насны жаргал завлангоо хамт туулахаар ангаа тангараг тавьсан болзооц залуугийнхан сэтгэл урууж
Баян айлын хөрөнгөн чунаж бандгаар шар хүүхэн дагаад талиж өгснийг сонссон дараа сэтгэл хөөрлөн дээцэхтэй тулаад гинт орчин нь цав цагаан болчих шиг болжээ. Осормагийн ээж жаргал охиноо аль чадхаараа бөөцөөлж өлгийтөө нэлхийгаа хэр чинээгээрээ асрахч гэлээ нас дээр гарч биеинд ороодсон учир хий дэмийл өдөржин ансаг норгож уймрна. Үнэ малаа хүчирхээ байснаар төрсөн дүү балжирын дар шилжүүлж өгөөд өдөрт нэг удаа шин саасан сөөд өхүүлж байхаар тохиролцжээ. Ухаандаа сэтгэл санаа нөмөрсөн охиныхоо хөхний сүгээр балчирж алах өхүүлэхгүй гэсэн бууран санаа цаанаач зүв байв. Жаргал зээх үгээ жимбитэл үлгийдөөд ойр зуур салхинд гарч хэсэг алхасны дараа ард үлдсэн охиндоо санаа зовонгуй гэр өөдөө сажилж явтал чанх өөдөөс нь чармаа шалдан охин нь гүйсээр ирж яваа харагдав. Чөтгөр сиксис үстэй урт хумстай чөтгөр байна. Над руу хараад инээгээд байна. Гисээр хажуугаар нь зөрөнгөөх охиноо үүлгэртэн хар зогссон жаргал сая сэхээ авч гэр өөдөө хэрэндээ хурдан алхалсаар орвол хамаг эд зүйлсэн газраар нэг хөглөрч хоймрын авдран дээрх бурхан тахил хевдээ мөртлөө талигаач нөхрийнхэн жаацтай зургийг хідэн хэсэг урж тастаад өөд болохынхоо өмнөх охиндоо зөөж өгсөн сахиусыг зуухны амруу чулуудчихсан байсныг авч харвал өглөө цай чанах гэж асаасан гал хэдийн унтарсан тул бүрэн бүтэн байв. Өлгийтөө нялхаа элдв юмнаас айж хэрвэтвхий гэсэндээ амны уншлаг болсон майнаа уншиж ах дүүгээс өөрсгүй ижилдэн дассан хамар хашааны догоо хөгшнийд зээгээ үлдээгээд охиныхоо саата цэнхэр тэрлэг сахиус хоёрыг барьсаар гэрээс гарлаа. Осормаа горилсоор гудамжаар гүйж явахт нь харсан улс тэр дараа хүчээр барьж аваад эмлэг бараад уулжээ. Тайвшруулах тариа хийлгэж хөлсөн бурцаан унтах охиноо харсан жаргал сахиусаа хүзүүнд нь зөөж орхиод цээжийг нь бөмбөрдөн цохих зүрхээ даран хоош суун тусав. Осормаа Улаанбаатар хот руу сэтгэл мэдрэлийн эмнэлэг твтүүлэхээр сумын эмч авч явхад бэлэн болоод байсан ч жаргал хөгшин охиноо явуулсангүй. Хөгшин настай би амин ганц охиноо галзуугийн эмнэлэгт явуулчихад юу бодож өдөр хоногийг барах вүлээ. Тэгээд ч тэнгэрийн оронд очоод эцгийнх нь нүрийг харахгүй болно. Дахиж охин минь нүцгэн шалдангүй ихгүй. Би танд амлын эмч минь гэсээр авч хоцорчээ. Осормаа эмнэлэгт ухаан ороод юу ч сансангүй. Хөхөн байдгаараа чинэрч сүүн өмссөн эмнэлгийн хувцсыг нэвтлэн гоожход сая л хүүгээ санджээ. Эмнэлгээс гарч гэртээ ирээд хэдэн өдөр тайван тогтун байсан осормаа зээгээ үнэний хөөрүүлсэн сүгээр өгчөж байгаа ээжигээ харж сууснаа. Үүдэн зогсоод байгаа эмгэн намайг сахиус аваад галт хийгээ заагаад байна. Гэхэд жаргал охин руугаа нухацтайхан хараад бошуухан босож хоймрын авдран дээр байгаа ган гарц тэргүүтнэр гэрээ ариутхан талигаач нөхрийнхөө аргагүй юмд хэрэглээрээ гэж шившиж өгсөн давснаас чимхийг авч усан дуусгаад гурван биенийхээ нүүр гарыг угаан угаацыг зүүн хоошоо цацаж хаяад "За охин минь элдв юмнаас айж эмээх хэрэггүй. Чиний аав амьд ахуудаа ямар мундаг хүн байлаа. Дахиж муу юм харагдвал энэ давсаар бие ариул хатгалж гамнаж явдгийм шүү. Хөөх юм уу үрс минь надаас хойш яаж шуухан амьдран да" хэмээн халгалсаар бурхандаа залбирч өлгийтөө нялхаа тэрсээр майн хөгжөөж суув. Осормаа гинхэн ухаан санаа нь яав гэмээр эрүүл сарвал болно. Тэр үедээ гүнзгий гэгчин санаа алдаж бяцхан хүү настай ээжигээ өрөвдөж уйлж хайлна. Гэвч мөдхөн тастаас инээж тэгснээ хин нэгэнтэй хэрэлдэх мэд гэрээ тойрон гүйдэг байлаа. Хаа очиж сахиусаа хүзүүнээсээ авсангүй. Хүмүүний хорвоод муу мухай бүхнийг хийсээр газар дааж тэнгэр таалхаа болсон эмгэн шулам хэмээн нэрлэгдэх болсон дайрын шатаж өгсөн ч төрлөө олоогүй сүнс нь хорвоогоор тэнэн бидэрч явсаар хамгийн сүүлд хийсэн хараалыг нь хариулсан буурал зурхаачийн үгэлд хорсохдоо өрөөдмийг нь үндсээр нь тасалж там руу чирч явхаар ирсэн ч өвгний охиндоо хийсэн сахиусны хүчийг яаж чадахгүй байсаар хийл хорсон бухимдаж гэрийг нь эргэж байсан билээ. Гэтэл осормаа дөнгөж төрөөд савны хийн хөөрч ухаан санаа нь гармагц сахиусыг түүний гараар шатаалах гээд чадаагүй билээ.
Эмгэн шулмын сүнс нялх үгүний амийг авч чадхаар хэд хэдэн удаа оролдоод огтхонч болоогүй билээ. Буурал зурхайж өөрийн цосон төрлийн ур удамдаа 13 нас хүртэл юунд ч хорлогдохгүй эрүүл саруул өсчөндийг хаалт хийсэн байв. Жаргал хөгшин дүнсрэг хүүг 6 нас хүрээд байхад өөд олжээ. Хань түшиг олж байсан эмээгээсээ хойш дүнсрэг ээжигээ бараад нь нүмертэнд хорогдоо хайдавч ээжийнх нь өвчин хөдлөөд гэрээ тойроод орлоод ирэхээр айхгүйч айгүй санагдаж эмээгийнхээ дээлийг нүмрөөд орондоороо орж нуугддаг байв. Осормаа хүүдээ сахиусаа шилжүүлэн зөөж өгөх мөчөд үүнийг анаж зогссон эмгэн шулмын сүнс ганцхан шөнгөнөн хөвөөд түүний биед орсон ч осормаа баруун гартаа атгасан шившлэгтэй давсаа амандаа бүгдийг нь хийгээд шулмсын сүнс биеэс нь гарах төдийд хилээ тас хазан амиа эвгүтгэжээ. Ийм л азгүй хувь тавиланд төрсөн дүнсрэг ихээсээ хойш балжирын хідэн хүүхэдтэй хүн болжээ. Сургууль соёлоо төгсөж гээгүүлсэнгүй 18 наснд хүрээд балжирын тасалж өгсөн хэдэн малыг туусаар хуучин гэрээхээ буурин дээр бууж ганц биеэр амьдарч эхлэв. Би хаа тунаа муутай түнд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн ч цэргийн комиссын шаардлагад тэнцсэнгүй. Ингээд дүнсрэг цөөн тооны хонио хариулж хэдэн үнэний дэлэн шувтарсаар амьдрах гэж хичээж эхлэв. Ээж эмээ хоёроо жигтэй хийх сандаг байсан ч сүүлийн үеэс монголчин түүнд нэг л дотн эрх танхил харагдах болов. 13 хүрээд байсан жилээ ангийнхаа нилээд том биетэй дандар тэргүүтэй хүүхдүүдэд үргэлж дээрэлхүүлж хичээл тарлаал бол humгүй гэрлүүгээ зогтаахгүй бол тэдний чавхаар харвах бай болох цүнхээ 2 гар дээрээ дээш өргөөд хідэн цагаарч хамаагүй зогсно. Зарим чулуу цүнхийг нь биш нүүр ам цээж гар гэд хаа сайг онно. Өвдсөндөө моригнэж цүнхээ газар алдахад дандар найзуудтайгаа шоолон инээж шаваага хантал зугаацаад сайн нэг уйдах маяг ороход дүнсэргийг явуулдаг байв. Нэг удаа сургуулийн арын талбайд багш болоод томчуудын нүднээс нууцаар тэднийг ийн зугаацсан тоглож байхад монголчин санаандгүй олж мэдээд дээрлэхүү хөвгүүдийг багшд хэлнэ хэмээн айлгаж гарын чийлж нүүрэн нулимсандаа халтарцсан дүнсэргийг жаахан хүүхчиг өдөөсөөр авч явахад нь их л баярлсансан. Монголчин яг л эмээшг нь ухаантай хүнийг дээр доор гэж ялгаж харьцдаггүй төлөв даруухан охин байв. Монголчин айлын баг тул аав ээж ах эгчтэй их л эрхлэн. Тиймдээ ч 8 дугаар ангид төгсөөд цааш сурсангүй малчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Галтыг цэрэгт явсан хойно дүнсрэг 90 хугархай гэсэндээ хэд хэдэн удаа монголчинтай уулзаж сэтгэлээ ойлгуулахыг хичээж эргэлдсэн боловч бүтсэнгүй. Анир чимээгүй нам гомшин зууханд хийсэн аргал хэдийн цогшоод гэрт сэрүү даажээ. Монгол гэрийн тооноор сарны бүдэг хэн туяа тусаж юмс бүдэг бадаг хаан харагдана. Өвлийн хүүтэнд өдөржин хонь даагаж оройн үнэ туглаа эхлээр нь тавьсан дүнсрэг гурилтаа шүлхээж идээд хэсэгхэн нуруугаа амраах гэж хөвтөөд бүхлээрээ унтаад өгчээ. Зүүдэн дунд нь өвснөгөө халуурсан их талд бор овоохой харагдах юм. Овоохон гадна талаар дан хар ямаа эдээшилж харагдана. Төд удалгүй нэхий үлгийтэй хүүхэд тэрсэн царай зүсэн гэрэл цацарсан залуухан эмэгтэй гарч ирвэл баруун хойноос нь том хангар чувуу нисэж ирээд эмэгтэйн гараас хүүхдийг шүүрээд нисчихсэнд эмэгтэй ойр дуу тавин чангаар ойлгоход өмссөн хувцсан тамтаг шахуу болсон тас хар нүүртэй час улаан нүдтэй махир хумстай эмгэн овоохоогоос гарч ирсэн даруйда хонх хэрэг болон хувирч хангартын араас хөөж байх юм. Тэгмэгцээ өнөх хэрэг болон хувирсан эмгэн дүнсэргийг олж хараад цээжин биерүүн шурган орчихлоо. Химэн зүудэлж цочин сэрлээ. Үнэндээ дүнсрэг 13 нас хүрсэн өдрөөсөө л эхлэн энэхүү учир бүтүүлэг зүүдийг шүн бүр зүудэлдэг болсон билээ. Ээж ихээ сануулж хэлснээс ганцхан сахиусаа хизээч битгий салгаарай гэснийг л тогтоосноос өөр санах юм юу ч байсангүй. Золиг гэж ахиад л нөгөө балаа зүүд. Яасан ч ядаргаатай зүүдвдээ. Ямар учиртай зүүдлээд идэг юм бол тоо. Ээж минь өвөөгийн тухай юм яриад л байсан. Наанч би тогтоож авсангүй. Аргагүй дээ. Жаахан ч байж. Ээж минь гинтэл босож суучгаад хилээ тас хазчихсан. Тэгээд юу болсныг би юуш сандгүй. Магадгүй хит айсандаа л тэр байх.
гэж бодсон дүнсрэг босож галдаа аргал нэмээд өвлжөөгөө нэг эргэж харчгаад ороо засаж хөвтөв. Нойрон хүрэх шинжгүй эргэж хөрвөөсөөр монголчингийн гинэн даруухан төрхийг сэтгэлдээ төсөөлөн бодсоор үр хаяарах цагаар нам унджээ. Хот руу их сургуульд явсан хүүхдүүд амралтаараа ирэхэд галтч 3 жилийн цэргийн албаа нэр төртөө хааж ирээд байв. Нутагтаа үлдсэн хүүхдүүд ч бөөн баяр болж нэг ангийнхнаараа уулзлаа. Дүнсрэг тэдэнтэй тиймч дотн сайхан нөхөрлөдгүй боловч монголчин хармаар ойрхон баймар байсан тул уулзалтанд очив. Дандар тэргүүтээ дээрлэхүү нөхөд монголчин галт гээд ихэнх нь ирсэн байв. Ангиас хамгийн түрүүнд өрхүүс гэж айл болсон Норвендаа цуглаж бяцхан найр шахуу юм болов. Удалгүй залуучууд ууж эзэндээ халах янз орж хүүхэд насны алдаа оноогоо дэнсэлж басгүй анхны хайрын нууцхан эцэстээ сэтгэлээ нээж дуулж хуурдан их л сайхан байв. Дүнсрэгч бас анх удаага нүхтийнхөө шахалдаар архиуж нилээд халамцаж нүр нулаа боторч ангийнхаа өнөөдөр үнэхээр жаргалтай сайхан байна. Би ч бас анхны хайрын эзэндээ сэтгэлээ нэмэр байна гээд галтын хажуу бөөрөнд наалтчаад мишээч суусан монголчинд хандан сургуульд байхад чи намайг нэг аварч үлээ. Дандар сүхээ шайми хангаа энхэд намайг байнга дээрлэхэж үлийг минийх үдсэн дээ. Тэгэхэд чи яг л миний эмээ шиг намайг гараас нь хөтлөөд авч явж байснаа сандгүй. Тэр цагаас хойш чамд их баярлдаг, бас нууцаар харах дуртай болсон байж байлээ. Одоо ч гэсэн би чамд сэтгэлтэй. Үүнийг сонссон ангийнхан нь дуу алдаж "Хөө ерөө их хэрэг. Манай монголчин ч галтаа суун гэдгийг чи мэднэ үсттэй. Хүн өөрийгөө голохгүй юм да" гэсэн яриа болж өнгөрөхөд дүнсрэг сая л инээж байснаа ичин дууга хураажээ. Галтач нилээн халамцаж хайртай бүсгүүд нь ирээцээрхүү сэтгэлээ илчилсэн дүнсрэгт уур нь хурж нэг гараа нөгөө гараараа атгаж сов. Гэтэл дандаар галтын хажууд ирж суугаад "Энэ муу тагжгаар бас овоо санаатай юм гэж чиний монголчинд санаатай байдгийн байна шүү дээ. Чамайг цэрэгт явсан хойгоор танаа гэрийн ойр хаваар хид эргэлцсэн сурагтай л байсан. Миний хөгшин хандыг нь хаг дараач" гэхэд галт "Манай монголчин энийг тоон гэж өв. Тэгээд ч бид хоёр намар гихтэл нэг гэртээ орчихно штэ. Зайлуул өн чи өрөөсөө амтан дээрлэхэд яах вэ? Чи ч мөн гинэн байна да. Иймэрхүү муусан юмнууд чинь цаагуураал дотуурт тамиртай байдгийг. Чи ингэж бодож байгаач цаадах чинь шаал өөрийн бодоод сууж байгаа бийвээ. Чи тэр царайг нь хараа л та. Саяхан инээж хөхрөөд сууж байсан. Биднийг хидхэн үг хэлхийн завдалгүй доош тухайч харчхаад юу ч бодож байгаа юм билээ. Жаахан айлгаад явуулчих бол ямар вэ? Галт дүнсэргийг харахад хинтэй ч юм ярихгүй доош харан суухаажээ. Нэрээ энэ муу зайлэгч нь яах ч юм билээ. Дууг өхөнөө доотох нойтон гэдэг баха. Манай цэргийн даргын ихнэр нэг муу байлдагч дагаад явчихсан гэдэг шүү дээ. Юмыг яаж мэдхүү? Жаал айлгаад хайчихад яадгийн гэж бодсон галт хажууд нь суугаад андарт хандан "Хөгшөө цаатгаа гаргаад ир заа юу. Гэхдээ октоодод мэдэгдээд яах вэ? Тамхилна гээд чимээг өхөн хашааныгаа давуулзъя." Галт гадагшаа гарахад аль хэдийнэ тэнгэрт одод түгжээ. Цээж дүрэн агаар хантал амьсгалаад халааснасаа тамхи гарган асаагаад хашааны завсраар харж зогсвол төд удалгүй дандар тэргүүтэн дүнсэргийг дагуулсаар ирэв. Би тамхи татаж чадахгүй. Та хэд сайхан тамхилаад ав гэж дүнсэргийг хэлэхэд дандар хүд нээж "Тэнийг минь чамтай хэн тамхи татах гэсэн. Тэгээд яах гэж дагуулж гарч ирэв? Чи мо тайрдас галтыг цэрэгт явсан хойгоор яах гэж тэдний хотоор эргэлдсэн? Монголчин чамайг тоон гэж бодоо юу?" "Үгүй юу л да. Би өнөөдөр уусан жаах архинда зориг ороод л сэтгэлдээ бодож авсан зүйлээ та нартай хуваалцсан. Галтаа чи намайг уучлаарай. Гэхдээ хүний сэтгэл яах чаргагүй зүйл байдгийн байна." Гэхэд дандар "Чи одоо хизээ сэтгэл ярьдаг болчихсон юм?" гэснээ цээж хавцаа нь маш хүчтэй өшгөлөхөд дүнсрэг хоош тэрийг хадан унчглаа. Гэтэл галт "Алив наатха босгоод ир.
Сонсоод байсан чинь миний найз охиныг булаагаад авчих санаатай их л ир байх шив. Гэвэл тойрч зогссон хідэн залуу яах ихийн завдалгүй дүнсэргийг тал талаас нь татан босгож ирээд галтын өмнө зогсов. За дүнсрэг минь, би чамайг өнчин өрөөсөн ядуу зүдүү ядарсан амьтан л гэж бодож явсан. Цаашдаа ч энэ бодол өөрчлөгдөхгүй. Тиймээс дахиж миний монголжингийн нэрийг ч бүдуурс. Ингээд эргэхэд дүнсрэг биедээ баймгүй хурдан хөдөлж галтын мөр хавцаа зохиод авахад үүнийг харсан залуусын цөсгөөрч дүнсэргийг дундаа хийгээд балбаж гарав. Гадаа гарсан чимээнээр огтуутч гуйн гарч залуусыг тал талаас нь татаж чангаасаар арай гэж зогсов. Хөөрхөлөлтөө дүнсрэг бараг ухаан алдах шахжээ. Өмссөн цамцан урагдаж, толгоо нь эн тэндээ овоон хавдаж, цээж нь хөхирэн болж, өмд гутал нь авах юмгүй шороотоос. Огтуудынхаа уйлан хайлган зэмлэх дуунаар багч болов ухаан орсон залуус дүнсэргийг дамжлан Норвын гэрт оруулбал хүн харахын эцэсгүй болжээ. Дандар нийлдэг хідэн нөхдийнхөө хамт хумгүй гарч явсан бол галтнаруу тэргүүтээ хідэн залуус үлдэж дүнсэргийг биеийн байдлыг нь харцанахаар шийдэв. Монголжин хашааны гаднаас дүнсэргийн тасраад унжсан сахиусыг олж авснаач мартаж галтыг зэмлэн буруутгасаар тэд тэндээ хонлоо. Маргааш өглөөн дүнсрэг толгоо нь эргэж дотор нь харанхуйлсаар сэргэв. Галт уучлал гуйсаар аавынхаа машинаар дүнсэргийг гэрийнх нь гадна хүргээд буцахдаа чи найзаагаа уучлаарай. Архины халуунд чамайг арай л дэндүүлчихлээ. Ийм юм болно гэж огтхон ч сансангүй. Цагдаа сэргийлэх гэж явахгүйгээр гомдол айвал хилчгээхөө. Хідэн төгрөгч байсан хамаагүй өгөн шүү. Ингэж гуйж говьшсаар мөрөгөх нь холгүй явжээ. Дүнсрэг гэртээ ороод өдөр шүртэл нам унтжээ. Нэг сэрвэл хамаг биеийнхэн завиур арилж өргөс авсан юм шиг болсон байв. Би энэ нэг л өөр хүнийх болсон ч юм шиг хөнгөн. Гинт учиргүй ихээр өлсөж буйгаа анзаарч хурдхан хөдөлж тулах тогоогоо нийлүүлээд нилээд их мах чанав. Хөлсөө гартал шүл ууж мах идсэн түүний нойр хүрч нам унтжээ. Дүнсрэг хэдий хэр хугацаанд унтснаа ч мэдсэнгүй. Ямар ч байсан шүн дунд болсон нь баримжаагаар мэдэгдэв. Орноосоо өндийх гээд чадсангүй. Яг л ортоогоо хүлэгдсэн мэд хөдөлгөөнч хийж чадсангүй. Чаавас гэж түрүүхэн л зүгээрээсэн да. Толгой тархиндаа гэмтэл аваад саажилттай болчихсон юм биш байгаа. Даанч түрүүн өлсөж өгөх гэж байгаа мэт идээд байсан юм а. Одоо яадаг хэрэггүй. Энэ хөвдөө байсаар өгөх юм биш байгаа. Гэсэн бодол дараалан орж ирсээр л. Гэтэл үүднийх нь хавцаа ямар нэгэн юм бөгтөгнөн хөдлөх шиг болов. Тэгснээ агаар дээр хөөх мэд аажуухан өвөрлөө нэгэн зүйл ойртож байгааг дүнсрэг харав. Даанч дээр хуруугаач хөдөлгөж чадахгүй учраас хийдэмэл аимсан хэвтэв. Ойртон ирсэн зүйлийг харваас яг л зүүдэндээ байнга хардаг байсан хар царайтай улаан үдтэй эмгэн байв. Бодит явдал аль эсвэл зүү зэрэглээ гэдгийг ялгаж сөхөрх ухаан түүнд байсангүй. Агцхүү ээжийнхэн цонхисэн царай нүдэнд нь харагдаж сахусахай хүн минь гэх шиг болов. Жатах жимгний сүнс хөөх мэт дүнсрэх дайртаад за хөвгүн чиний махан биеийг энэ цагаас би эрхших боллоо. Амьд ахуудаа гүйцэлдүүл чадаагүй үйл амьдаараа шатаж өгсөн зэхүү охин хоёрынхаа өшөөг би нэхэх болноо гэж хэлээд түүний хамар амаар ууршин биед нь орчих шиг болов. Нэг их гүнзгий амьсгаа аваад дүнсрэг ухаан алджээ. Нар дээр голлон хоттой хонин майлалдан үхэр туглан мөөрөлтөд сэрэв. Дүнсрэг боссон даруйда хоттой хоноо тууж гаргаад үхэр малаа доохон талд харагдах гол руу зөвлүүлж буцаж гэртээ ороод хэсэг юу ч юм ухаж төнхөж байснаа гарч өрхөө бүтээв. Хаяа хатавчны онгорхой цорхойг бүглэн гэгээ орхооргүй болсны хойно хоймор голлон суугаад урдаа тавьсан лааг асааж хэсэгхийн хөдлөлгүй лааны дүл рүү цааш эртэн суув. Тэгснээ аажимхан хөдөлж аяганд хийсэн сүүн дээр зүүн гарын эрхий хуруугаа эсгэж долоон тусал цус тусааж зүссэн хэсгээ ганцхан долоож орхивол чимчигнэж байсан өвдөлт хормын дотор алга болж шарах эдгэрэх мэт алга болов.
Зуурдын ертөнцөд гацаж гэгээн нар гэрэлт хорвоог харахаасаа нэгэнт өнгөрсөн альбин чөтгөр тинүүлч сүнснүүд минь ундаалцгаа. Булан тохой бараадаж харс өдөр дагаж нуугдаад байлгүй үнэн төрхөөрөө ирцгээ. Эсэг гээд лаага хүчтэй үлээхэд жатах чимэгний дуудлагаар зүгээс төрлөө олоогүй гаслан сүнс сүгс өдөрнүүд цоглов. Тэрхэн зуур аяхтаасөө ховхсорсон мэд тусалж үлдэлгүй алга болов. Өрхийг нь бүтээсэн харанхуй гэрч цугласан эдгээр хий зүйлсийг харсан ямар ч хүний зүрх зогсом аимшигтай дүртгөр харагдах ажээ. Жатах жимгэн амьд ахуйда эдгээр олон сүнсийг хооллон ундаалж хүссэн зүйлдээ зараалаар илгээдэг байсан нь цөм энд цугларсан ч сүүнд хийсэн цусны ихүүн үнрээр өөр олон альбин чөтгөрөөдч иржээ. Шүн дунд болов. Дүнсрэг гэрээ өрхийг хошуулдан нээж хотондоо ирж хөвтсөн хонноос нэгийг суглан аваад дорн муулж жижиглж тал тийш шидвэл өнөөх нь газар уналгүй тэр дороол агаар дууссан юм шиг алга болоод байлаа. Ингэж шүнжин олон сүнснүүдийг хооллож дуусаад үүр гэгэрэхэд дүнсрэг ихээхэн ядарч орон дээрээ унаад өгөв. Энэхэн үес говийн нэгэн аймагт 29 жилийн өмнө дам сургаар буурал зурхаачийг зорж очсон хос хоёр идүгэ хижээл насанд хүрч үр ачаа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. 29 жилийн өмнө заан хүүх хэмээх залуухан хархуу алдуул адууга хайж явах замдаа дотор нь түнтэй тэлэм хийсэн ам задгай цэнхэр уут олж харав. Эзгүүхээр хинэн юмаа хайчхав хэмээн сониучрхон бодсон хүү мориноосо бууж харуул уутны амсраар дүүрэн чихэр бов байсныг нь гайхан хараад өлсөж байсныг ч хэлэхүү нэг чихэр задлан амандаа хийгээд уутанд өөр юу байгаа гаргаж үзэхээр шийдэв. Чихэр бовыг гаргавал доороос нь чанаад удаагүй болов уу гэмээр мах харагдав. Гайхсан хархуу хөдөөхээр аялж зугаалж явсан улс юмаа хайчихсан болж таарлаа. Яадаг хэрэгвэ гэсээр махыг нааш цааш хөдөлгөн ёроолт нь юу байгааг үзэхээр шуугтнан сууснаа. Харсан зүйлдээ айж хоош нэг ухраад суужглаа. Хүн болоогүй энд ч гэсэн ялхыг гээсэн байхдаа таарснаа заанхүү мэдсэнгүй. Аргагүй л нас залуу цус шингийн юм хойно элдөөчрийг ухах амьдралын ухаан суугаагүй байв. Бушуу хумордож баруун зөөнгүй шахуурцаар морин үлээний нүхэнд бүдэрхэд ухаан балардав. Улс амтны хөлөөс зайдуухан ганц гэрээр нэг л газраа жилийн 4 улиралд амьдрах их охин хоёр амжиргааны 100-аад хон ямаа 10-аад өгөхөртэй. Дайрам гих хөгшин чухам хэд насалж ямар өөхтөх бүтээж энд хүрснийг мэдэх хүн бараг үгүй. Залуудаа тунчиг сайхан бүсгүй байсан тэрээр нэг л өдөр олны хөлнөөс дайжиж хараалч жатгаж гих нэрийг зүүсэн. Тэдний гэрлөө бараг тайл хүн зөвлөхгүйж дааж давшгүй зовлон дунсан аль болох хин нэгэнд хорсож зүгээд юу ч хийхээс буцхаа байсан цусан зарцаж ухааны сөвөнд бөглөрсөн нүгэлтэнгүүд зарж очдог нарийн жим гарчээ. Насаар ганц бие явсан дайрам хөгшин өтөл насны босгон дээр нарсаар гэрэлтэм охинтой болсон юм. Чухам өөрөөс нь унсан үр өндсөө цэцэг навчнаас дэлгэрсэн байдгаалөө гэдгийг нутгийн улс хэсэгхэн амны зугаа болгоод өнгөрсөн ч цаадах нарийн учрыг олж мэдсэнгүй. Ямартай ч дайрам хөгшний охин согоохон өсчөндийн хүний зэрэгт хүрэхэд залуу сайхан охиныг шохоорхсон иржүүд энэ тэндээс нь нууцхан дурандаж ус авах аргалт өг зэргээр явж байхад нь санаандгүй тааралдсан мэт үг сольж үзнэ. Гэвч шулам эмэгний охинтой үр хөвгүүдээ орооцолдохыг эцэг эх нь хатуу чанд хориглоно. Согоохон олны дунд инээж хөхөрч үеийн огттой наадан бусдын адил амьдрахыг туйлаас хүсвч их нь бусдаас ондоо. Мориноосоо очиж ухаан алдсан заанхүү үдийн халуун наранд хамаг биеийг хаалж толгой тархин дүнг оргиж сэхэв. Унахтаа чулуунд толгоогоо зогсноос болж нүрийг нь дагаж цус хаджээ. Иргэн тойрон харвал бор морин бараа сураггүй. Хаачхаа мэдэхгүй хэсэг суухтаа төрөвчийн харсан зүйл гинт санаанд нь буухад айх айдас дахин биеийг нь баглаж өөрийн ирэхгүй босож баруун урагшаа чиглэн гүйв.
Араг савар өөрч хээрийн салхинд илбүүлж зоргоороо мөрөөдөж гинтийн сайхан учрал найз нөхдийн мөрөөсөл болж ирэх ирээдүг зөгнөн мөрөөдөж явсан согоохон өмнөөс нь дээл хувцаас албайлхан нүүр нь алаг ирээн болцоход гүйж яваа хүнийг хараад цочих шиг болов. Гэвч ээжийнхээ шүн өдөш бүр хийдэг элдв янзын уйлыг хүнжлийнхөө завсраар нууцхан харсаар хэр баргийн зүйлээс айхан ор мөргөө болоод байсан учраас хүлээн зогсов. Заанхүү хойноос нь хин нэгэн дагаад ч байгаа юм шиг жаахан хүүхэд уйлаад ч байгаа айтай санагдахад эргэн харсаар нүдэнд нь нулимс цээлэгнэж ээжигээ амандаа дуудсаар гүйх алхахын завсар явж байхдаа хүнжээ уруудаад нэг эмэгтэй хүн аргал төөж явааг хараад авралын элчээ харсан мэд хумгий гүйсээр очив. Хоёр залуугийн танилцсан түүх ийм. Гэвч дайрын хөгшин заанхүүг нэг нүдний булангаар тоож харсангүй гэрүүл барам дахиж манай энүүгээр эргэлдвэл хөл гарыг чинь тушаад хүүрийг чинь өмхийртэл балга ус өгөхгүй байсаар халуун наранд тэлж амийг ч аавна гэж мэдэрээ хэмээн хөөж зүгсэнж залуус нууцхан уулзсаар байв. Согоохон заанхүүтэй уулзахаар гарахдаа босгоныхоо доор 3 цагаан чулуу шившиж хийчгээд гарахад эмгийнх нь юу ч гадралтгүй байв. Ингэсээр залуус нэг л мэдгэд хорвоогийн жам ёсны дагуу ингэр зөрүүлж согоохон бүсгүй хөвлөд бяцхан зүрх цохилж эхлэв. Яах ч аргагүй болсон эмгэн охиныхоо хувь заяаг бодож аргагүй тулж заанхүүг хүлээн зөвшөөрсөн ч залуу хүүгийн эцэг их үүний эсрэг хатуу зогсож хүүгээ зэмлэж синхруулсээр толгойг нь эргүүлж дөнгөв. Охиныг нь цүдгэр гидстэй болгоод үнсэнд хайсан шалц шиг орхисон заанхүүг эмгэн занаж үхлийн муугаар өхүүлэх хараалгүйлэхээр хар цагаан ямааг холбоод хат авчиндаа уужихсныг харсан согоохон ихийнхээ юу хийх гэж байгаа гадарлаж уйлж гуйсаар арай хэм болиулсан ч заанхүүгийн ир эмбэлэгсээр холбогдсон бүсгүй бүрийн хөвлөө цохилсон үрийг хүн төрхөө олмогцоо эндэж ихийн хөвлөөс урсаж гоожох хараал хийснийг мэдсэнгүй. Заанхүү гүндэгмаг их тас инээсэн гимгүү цагаахан сэтгэлтэй багш мэрэгжилтэй эмэгтэйтэй сууж насаараа түргний тэрэг барьсаар гавьяаныхаа амралтанд гараад удаагүй. Хоёр хүү хоёр охинтой болж хорвоо гөвтөгш сайхан туулаад буй. Гів гинтхэн л их хүн шүн унтаж байгаа зүрх нь хаагдаж өнгөрсөн бол хэдхэн хоногийн зайтай удаах охин нь машины аваарт орж газар дээрээ амьсгал хураасан байна. Дунд хүн мөн л ажил дээрээ ухаан алдаж унаад сэхэнд орсон бол бага охиных нь бие учир шалтгаангүй өвдөж бас л эмнэлэгт бараад. Хүргэн биер ачцын наранч дуун гарахаа байж уймарсан хідэн хүн өдөр хоногийг үүрээ бүснүүлсэн шууд шиг л завж өнгөрөөж байв. Дүнсрэг мал хуй өвлжөөгөө бүгдийн зараад бэлэн мөнгө болгож сумын төвөөхөө эргэн тойрноор явж эрүүл тэгш газар сонгон хашаа хатгав. Дайрын мимигний нутгалдаг байсан газар очиж үзвэл он цагийн уртад газар шороо эдгэрэн хөрсчөж урд нь айл байсан гэхээргүй болжээ. Дүнсрэг урдаас бэлдэж авчирсан хүрзээрээ шуудхан газар ухаж эхэллээ. Нилээд гүн ухсны дараагаар модон хайрцаг нь өмхөрч муудсан сэмэрсэн дааванд болттой үнэт хэдлэл хөөрөг харш чулуун ганс цэвэр алтан гулдмай алт мөнгөн эмэг бөөгчгээд дан хатуу идэл гарч ирэв. Дайрын мэмгэн бусдад бусаж ирэх үеийн үртэй хараал хийж өгснийхөө шанд ихээхэн үн үртэг авдаг байсныгаа өөрийнхөө унтдаг орны доогуур гүн нүх ухаж модон хайрцагт хийгээд хавд ардаг байсныг охин нь ч мэдтгүү байсан юм. Хизээ хаан юунд зориулж хадгалаад байдаг ч байсан юм. Гэвч одоо тэдгээр нь дүнсрэгт хэрэг болжээ. Чухамдаа жатах чимэгний сүнс биедэн шингэсэн ч гэлээ дүнсрэг юу хийгээд яагаад байгаагаа цөмийг нь мэдхийн дээдээр мэдэж байвч харин ч энийн түүнд аятайхан санагдаж байлаа. Химжээшгүй хүч чадалтай болсон юм шиг санагдаж өөрийг нь муухай харсан хүн битгийх л нохойгч шоглоод нөгөө ертөнцөд одуулж чадхаар болсноо тэр ойлгож байв. Ердөөл эмэгний сүнс түүний биед бүрэн шингэж бүхнийг удирдаад байгааг дүнсрэг үл гадарлана. Түүний ухаан санаа зөвхөн өшөө хорслоор дүүрчээ. Дүнсрэг ухаж авсан хатуу идэллээ Улаанбаатар хотод аваачин зарвал түүний төсөөлж байснаас хавьгүй их бэлэн мөн гар дээр нь ирэв. Одоо тэр хэний ч хажуугаар харц дээгүр алхаж чадхаар хөрөнгө чинээтэй болов.
Хотоос ирсэн даруйда хүн хөлсөлж, том гойлонгаар торх өрөөлж, нэг хэн сарын дотор загвар үзмжтэй байшин бариулж, дотор талыг нь иж бүрэн тавилгаар тогтчуулан юунд ч юм бэ бэлдсээр байлаа. Галт монголчин нар хуримдаа дүнсэргээс босод ангийн нөхдөө цөмийг нь уурсан юм. Найрын зочин гээжэд таарж өнгөхийн алгалсан шинхэн таван ханд гэртээ хос залуусал үлджээ. Сэтгэл хөөрч аав ээжүүдийн нүдийг хариулж ганц 100 грамм татсан галт монголжон хайрт гэргийн минь энэ цагаас эхлээд чи бид хоёр салж хагцхийн аргагүй гагнагдан холбогдож эхнэр нөхөр хэмээх алдрыг хүлээх боллоо. Би чамдаа амлаж байна. Хорвоогийн ямар ч их гай зовлон нөмрөөд ирсэн чинийхээ хажууд үргэлж байх болно. Гэхдээ монголжин саяхан л чи бид хоёр хөтлөлцөөд хонь хургийнхаа араас гүйдэг нусаа гойжуулсан сайртай хацартай жаахан хүүхдүүд байж үлээ. Гэтэл ингээд нэг гэртээ орчихсон хамт амьдрна гэхээр зүүд юм шиг л санагдаад ах юм. Харин тийм ээ. Тэр өдөр хоёр аав маань таарсан нь хойв заяа л байх тийм үү? За хөөх ихнэр минь хоёлаа бошуу хуунтаж амрыг. Чамайгаа хинээс ч санаа зовхгүй, ичиж имээхгүй твэрч бас үнсмээр байна. Гэвэл монголжингийн хазаар үл мэдэг улааж ичингүйрэн инээмсэглэв. Харин нөгөө талд дүнсрэг за яах вэ? Тэгжил бай. Дүнсрэг хөө хэн болсноо та нарт удахгүй харуулна бэвэ. Галт муу новш ганцхан намайг л уурсангүй. Харамсан да харамсан гэж үгэлсээр гуйлаа аяганд хийсэн хорцоо нар буруу эргүүлсээр байшингийнхаа үүдээр хальт цохуугаад газар цацчихав. Хурим найраас хойш сар гаруй хугацаа өнгөрөв. Жирийн Монгол малчин айлын жишгээр өглөөний ургаах нарнаар их ажил өрнөж үчийн бүрий буухад жаал амсхийн. Хос хоёр хоорондоо тун шиг ивтэй. Хархан баг наснаасаа хин хиний занг мэдэх юм хойно альваад хүлээцтэй хандаж бие биенээ хүндэтгэн. Сүүс айл хөөрүүлсээр нилээд оройхон орондоо орж хэвдсэн монголжингийн нойронд хүрсэнгүй эргэж хөрвөөсөөр Улаанбаатар хот явсан галтыг санагалзан эрх өдрийг нь хуруу тоолон хүлээж нэг л мэдгээд зүүд нойрны ертөнцөд умбжээ. Сар битүүрч түнэр харанхуй ноёлно. Иргэнэг хаваас аяг таваг харшин дуурах мэд зөөлөн чимээ гаравч монголчин нойрноосоо сэрч чадахгүй учир нь үл ойлгогдох зүүдэлсээр байв. Галт хот ороод 4 хонжээ. Зорж ирсэн хэрэгэ бүтээж цоо шинтгэн суудлын машин аваад ард үлдсэн гэрийнхэндээ жаал жуул чихэр жимс аар саархан бараа таваар базаагаад нутгийн зөвг жолоо залан төмөр хүлгийн тэнхээгээр давхсаар сумын бараа харагдахад машиныхан дугуй хаагарчээ. Их нэртэй яарах сэтгэлэн догдолж амандаа үгэлсээр дугуйгаа солиод түлхүүрээ түлхүүл машин ассангүй. Дээгүүр даагуур нь шагааж хараад ч тоомтой эвдрэл гэмтэл олж харсангүй. Нар уулын цаагуур хивээж хариу бүрий болов. Гайхаш тасарсан галд дэмийл замын унаа явах болов гэж хүлээсэн ч машин байтугай трактор унсан хүнч зөрсөнгүй. За одоо дүүрсэн хэрэг ямар явган нүцгэн явж байгаа ч биш. Машин дохончдаг хэрэгээх үү. Аз таарч унаа ирвэл чирүүлээд ч болтугай гэрийн бараа харахаас цоо шин машин л гэж өгсөн юм да. Арай хулигтуулчгаагүй байгаа. Тэгвэл ч аав өглээд амар заяа үзүүлэхгүй дээ. Анхнаас аавыг аваад хамт явдаг байсан. Монголчин маань үдээд унтаа болов уу яага бол аль эсвэл намайг санаж өгүүлээд сууж байгаа болов уу гэж бодсоор зүрмэглэж орхив. Хэдийгээр унтсан чин бүүн мэд машиныхан цонхыг хүчтэй цогхоход бондгос хийтэл зочсон галт гэлээ машин ирсэн байх нь гэж бодоод хаалгааны ухсхийн буул хинж байсангүй. Яах л аргагүй цонх тогшсон юмсан. Ямар сони юм бэ гэж бодоод эргэж машиндаа суухаар завдтал гинт өмнө нь газраас ургаад гараад ирвүү гэмээр өндөөр хөх царайтай эрэгтэй хүн бий болов. Учиргүй айсан галт хоошныг ухарвал өнөөх эрэгтэй хүн агаар замхрах мэд ууршин алга болчихов. Галт бошуухан машиндаа үсрэн суугаад аавынхаа зааж өгсөн тарныг амандаа уншиж бөмбөгөнтөл чичрэн нүдэ айнаад суудалтаа шигдэв. Хажуу суудлаас нь салхи сэнгэнэх шиг болоход нүднийхээ болонгаар зориггүйхэн харвал хав хар биетэй нүднийх нь хүүхэн хараа тэр чихтэй цагаан унжирсан хар нүмерэг зөөсөн нүүргэлсэн урт юм дээрээс нь нөмрөөд авчээ. Галтын дуу гарсангүй.
Тэр байтугай эсэргүүцсэн тэмцэж зугатаах гидч хөдөлж чадахгүй болчихсон байв. Хамаг биенийх нь хөлс сул тавьж айсандаа өгчихмээр бодогдовч 4-5 хормын дараа өнөө нүүргэлсэн харын байгаагүй мэт болоод галтын биес суларч суцсаар нь цусгүй хэн мэдрэгдэв. Ийхүү айж хөгөлсөөр үүр хаяарч эхлэхэд машиных нь мотор нүрэглэн асчхав. Humгийн хаазаа нэмэн хурдлан давхсан галт гэрийн бараа хараад сая тайвшрах шиг болсон ч урьдчилан айдас бүрэн арилаагүй л байв. Галт гэртээ ирсэн ч багахан юмнаас айн цочиж нүдэн анаад хөвтөх төдийд нүүргэлцсэн хар биед харагдаж тайван бос болчихов. Монголчинч дуу шуун цөөрч инээж хөхөрхөн багсаж бодол дарагдаж уйтгарт автсан залхуу залхаг хүн болоод байсан нь эцэг эхчүүдийнхээ санааг туйлаас зовоон. Монголчин өглөөний саам сүү цагаан эдэ боловсруулах, хоол хош хийх, угааж ойж шидэх гээд бүхий л ажлаас хойш сууж цааргална. Галт монголчинтай хамт нэг орон дунд хаарал хөлнөөс нь сэрүү татаж хүнжил дотор нь могоо гулсаж ороод ирсэн мэд айдас төрж хөөхөн сайхан харагддаг эхнэр нь туслах малчин бадрахын туранхаа шар хүүхнээс ч доожаагүй харагдах болсонд цаагаараа сэтгэл нь гутаж зүүн талын орон дээр ганцаар унтах болов. Галтыг инхүү аягалахад монголчин тоосончгүй. Идэж уухаар орноос үндэж хамтлаа идэж аваад бусдаар орон дээр л хамаг өдрийг барна. Түүнд амьдрал нь утгагүй санагдаж юу хүсээд яагаад байгаагаа үл ойлгоно. Тэгтэл нэг л өглөө галт орноосоо үндэж босож чадхаа байв. Бүсэлхийнээс доош мэдээ алдаж хөлөө хөдөлгөх аргагүй болов. Монголчин хань нөхөр нь өвдөд байхад тоосон чимгүй гизээ дүүртэл идчихэд унгас алдаж өмхийрэн унтаж хөвцсээр л байлаа. Ээж аауд гинтийн энэ байдалд самгардан галтыг инлэгт хөвтүүлчээд монголчинг орноос нь босгохыг загнаж зэмлээд ч нэмэр болсонгүй. Монголчингийн ааш аваар хурц ширэн боловч нүдэн тогтохгүй ийш тийш айсан харцаар сим харах нь өрөвдмөр. Лувсан чүлтэм хоёр гинтийн энэ байдал яавч жирийн биш боллоо. Дөнгөж гэрлэж бараалаад байсан хүүхдүүд минь хоёрын хоёулаа ийм болсон нь ямар нэг учир байна. Жил ус минг заяа төргөн яв цав сайхан таарсан юмсан. Юу нь болохоо байчв химээсээр хамгийн түрүүнд зурхаач үзэмэрчэд үзүүлэхээр тохиров. Эмгэд хөгшөд сэтэрхий зүүн алга болчихтол үзүүлэхээр очихоо шахдаг боройд болд химээх хүрэн улаан царайтай хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ хамт амьдардаг шоо татаж мэрэг төлөг буулгадаг 40-од наснд хүрч яваа залуугийн гэрийн гадна очвол улс амтан гэрийнх нь гадна очрлон суужээ. Болдын хүү 11 настай. Төрхтөө эмч нарын алдаатай үйлдэлээс зүүн гар нь өрөөл татанхаа болж төрөлхийн хилгүй төрсөн юм. Эхэн хүүгээ 5 нас хүртэл өсгчгөөд нэг л өглөө өөрөнгөсөн юм хамаад арилаад өгсөнд болд сэтгэлээр унаж хэдэн өдөр гунигт автаж түүний тайлхаар хатуу юм хүртэж яваад гудамжинд тасраад ойжхот нь цамцных нь өрөөсөн ханцуу салхин дэрвсэн жаахан хүүн аавыгаа чирэх гэж чадалгүй хөлсөн бурцаагаа зогсож байхыг бүр түүрхэн харснаас хойш дахиж арих амсаагүй юм. Лувсан чүлтэм хоёр ээлжи хүлээсээр гэрийн хаалгаар явж ороход аав хүү хоёр суудаг гэхэд итгэмээргүй цэвэрхэн тохилог байв. Болд бурхан тахил өрсөн хоймрын авдарныхаа урд завлан суужээ. Жижиг явган ширээн дээр судар ном, хон харц, хүч шоо тэргүүдэн харагдана. Болдын хүү сурмаг гэгчэнд хөдөлж аяганд сүйтэй цай мэлдийтэл нь хийж сай хоёрт байрав. Ам мэндэ мэдэлдэж хөөрөг зөрүүлээд лувсан төрүүлж амнэн ар гэрт нь өрнөд байгаа учир явдлын талаар ярив. Лувсангийн яриаг сонсоод шоо татаж суусан болдын царай үе улам хүрэнтэж царайн төв болчихов. Хэсэгхэн бодолд автсан болд тана хүүхдүүд далдын хүчтэй хорлолд автсан юм шигэ. Та нарт элдвхий юм харц сонсож байсан талаараа юм ярьж байв уу? Гэвэл угаас шүтлэггүй чүлтэм зойлог ориг тиймэрхүү юм бас байдаг хэрэг үү? Наадлав юу ч яриаггүй. Лувсан чамд хүүхдүүд юм яриаггүй юу? Гүүчиш одоо тэгээд яах вэ болд минь? Үнэндээ ах нь мунхүүдээ санаа зовоод ах юм. Машин авснаас хойш л хүү минь гинтхэн хөлн мдээгүй болж эмнэлэг бараадад оншин тодорохгүй. Бэр охин минь шалгаагүй ямар сайхан цаваа хүүхэд байв.
Одоо уур уцаар нь дийлдэхгүй эдэж уусна нь хаашаагаа ч орчихсан гимээр мөччөр шиг туранхай хүн орон дээрээсээ салахгүй химэн хэр барагтай унгаж үзээгүй эр хонгор нулимс унгав. За ах минь энэ үйл дүүгийнхэн чадлаас үнэндээ хитэрчээ. Би чинь алдсан мал хунаар авгаа хүүхнүүдийн асуусан аар саархан зүйлийг мэрэг төлгөнд буулгаж суудаг үзмөрчил төдий хүн шүү дээ. Та надаас арай дөнгөөр чадaltaй бөө удган зэрэг хүмүүстээр очиж аргалуулвал дээргүй юу? Гэхэд чүлтэм дүү минь дээ чамайг хоосонгүй гэдгийг ах нь мэдээд л ирсэн. Чи л тус болж үз. Ах нь чамд өөрт байгаа юугаач харамлахгүй. 2 хүүхдийг минь л аварч өгөөч. Болд бодол хийлэх мэд дүнсийн суусны эцэст үн хөлсөндөө гол нь бишээ ах минь. Тунаас угаагүй балчир хүүгээл бодсон. Надад гай тохиолдлоо гэхэд мухууг минь асарч тэтгээд явах хүн олдно гэж үү. За яахав. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж сайхан үг бий. Та маргааш оройхон намайг ирж аваарай. Би галтын гэрт очиж үзэх хэрэгтэй байна. Гэхдээ гэрийн нэг чимийг хөдөлгөж арчиж угаах хэрэггүй. Гэхэд магнадаа даавралсан хөлсөө гарынхаа алгаар арчиж зорьсон нь бүтгэд баярлсан чүлтэм лувсангаа дагуулсаар их хэрэг бүтээсэн мэт гарав. Маргааш оройн чүлтэм болдыг гэрээс нь авч хүүгийнхээ гэрт авчрав. Монголжин орон дээр буруу харан хурхиран унтсаар л байв. Гаднаас хүн орж ирэхэд санаа зовсон их нь охиноо нудран босгох гэвэл болд. За гэрт байгсад цум гарцгаа. Охин унтчлаг. Намайг дуутахаас нааш хинч дотгошоо орж ирэх хэрэггүй шүү. Харин гарахтаа гэрэл унтраачгаарай. Гэвээс галт монголчин нарын эцэг их үг дуугүй бушуухан гарав. Болд лам хувцаа өмсөж дээгүүрээ шар орхимж хайсан байв. Гэрийн босгоор давж орж ирэхдээ л үнэрсэн үхээрийн үнэр болдын сэтгэлийг түгшээж гэрийн баруун талд гарч суугаад богцоо удлан улаан өнгийн лаа хонх арц гээд хэрэг болох бүх зүйлсээ өөрч тавьсан даруйд лаага асааж арц өгөөлж хонх жингнүүлэн дугаргаж тарин уншиж эхлэв. Хонхны үе хүчтэй жингнэх дуугаар монголжингийн орон дагуур хорогдсон жижигхэн биетэй хүн төрхтөө хий амтан шахран орилж орох байх газраа олж ядан саруугаараа шал самардаж байснаа огол үсрэн орон дээр гарч монголжингийн өвгөрт орчхов. Болдын унзат хоолоогоор нүргэлүүлэн уншлах гэр дүүргэж байснаа зогслоо. Ха тийм би яасан айхтар идвэ. Тэнгэр газарт багтахгүй там диважингийн алиндэн шингэхгүй амьд хүний ирчмээр ундаалж эдэний шавхруугаар хоол хийж айлгэрийн сүр сүлдийг сүйтгэж байдаг хаана харьяалагдаж хинд захирагддаг альбан бэ? Химээгээд чүлтэм ахаа та нааша ороод ирээч гэвэл гэрийн гадна чих тавин зогсож байсан чүлтэм ухсгийн гэрт орлоо. Та нааша сууч. Энд их л ээдрэт юм болоод байна. Чухам хаанаас эхлэлтэй ямар учиртай хорлол гэдгийг би ухаж өөр тайлдахгүй л байна. Ямар ч байсан танаа хоёрт их хүчтэй хараал хийж. Гэхдээ монголчууд тийм ч их гим хор хүрхгүй л болов. Харин галтын хувьд яарахгүй болооройдхон. Эрэлгийн илч дагуулж явах гээд хэдийн хажуугаар нь эргэлдээд байгаа ололтой. Та надад дараа ухан шар тос 10 гурил цагаан өнгийн хадаг 2 хотон дотроо сүргийн манлайд явдаг хуцсныхаа толгойг тастаад авчрах хэрэгтэй байна. Мөн том модон тагшинд цусыг нь тосож бэлдээрээ. Тэгээд гэрээсээ нилээд урд зөгт нүх ухаж миний дохиог хүлээн шүү. Одоо даруухан хүн явуулж галтыг гэртэн шүн дундаас өмнө авчир. За түргэлээрээ. Гэвэл чүлтэм яран гарав. Болдын хэлснээр цүмийг нь бэлдэж галтыг чимлгээс авчрав. Галтын бие барагтайхан болж үг хэлэх тоолондоо амсгаадаж 2 шанаа нь хонхоожээ. Эмчнэр өвчтөе хүнээ өгч явуулахгүй гэхэд лувсан хүргэн хүүгээ сэвхийтэл нөргөөд зүхтаах шахуу имлгээс авчирсан байна. Зууханд дүүртэл хийсэн хар мод чадхийн дугархаас өөр анир чимээгүй гэрт 3 хүн л үлджээ. Монголчин юурс ирсэнгүй. Харин галт тунай муудайхан нүдээр болдын хийж байгаа бүхнийг алдалгүй харах аж. Дүүмэн айж имэж болтгүй юм шүү. Бүр болохгүй бол нүдэн анаад сайхан зүйлийн талаар төсөөл мэдвүү. Гэхэд галт толгой дохив.
Болтлам бүх зүйл бэлэн болмогц 10 гурилаар 92 хүний дүрс хийж гадна талыг нь модон тагштай хоньны цуснд булхуулан залуусын хэвтэж байгаа орны доор нүдэнд харагдах хуйцаар тавив. Ингмэгцээ шар тосноос авч монголжин галт нарын зулай болоод хүл хавцаа халуу дүүгүүлэн түрхэж биеийн эрчмийг сайжруулад буцаж суудалтаа суун уншлаг уншиж эхлэхэд цааш харан унтаж байсан монголжин тэлчигнэн хөдөлж биеийн салгалаад эхлэв. Удалгүй ойр дуу тавингийн шиж чэжи хүчтэй балбан байснаа гарын салсхийн доош унчхад өнөөх жижигхэн хүндүрс намтан орноос үсрэн бууж 10 шингэн орчхов. Болт цагаан хадгаа барьсаар 10-ыг хадгандаа боогоод том модон тагштай цус руу хийчгэв. Дараагаар нь галтын хүнжлийг сөхөж тарин шившсээр эрхээрээ өвдөгнийх нь өдрөө ороолгоос усан цэнхэр өнгөтэй манан шиг зөөл хөвөн гарч ирээд ийш тийш шунган дүүлснээ дахин галтын цээж хавцаа орохыг завдахад болд хид хий ороолговол газар байх 10 дүрст бие рүү шингэв. Мөн урдын адил хадганд боож тагштай цуснд хаяв. Тагштай цус буцлах мэд дариглан хөөсөрч байснаа болдыг чөтгөр дарах майны таринаа уншиж дуусгаад цус зунгаарлан хатаж эхлэв. Богцоосоо ам дөрүүлжин хард аваа гаргаж ирэн бүтээгээд гадна зогсож байгаа хүн орж ирээрээ гэвэл чүлтэн орж ирээд үг төөгээ болдыг харан зогсов. Болд үл мэдээг нэв хийлж та санаа зовох хэрэггүй, хүүхдүүд тань дайжгүй. Харин энийг сөхөж харалгүй, гэрэл гаргалгүй явсаар төрөвч явахсан нүхэндээ хийж бол хамт нэг хүн авч явна шүү. Булчхаа дээр нь боодолтойг цацаарай. Тэгээд эргэж харалгүй ирээрээ. Гэхэд чүлтэм тагштайг аван гарав. Галт монголжин хоёрын хазаарт улаан туяа татаж нэгэн жигэд химээр амьсгалан унтаж байв. Болд гүнзгий амьсгаа авч суудлаа засан суугаад өмнөө тавьсан хоньны толгойг чухалчлан хараад "Заахөө, ихний даваагаа давлаа да. Одоо харин хин гээж нүгэлтэн завсрын альбан чөтгөрийг давчирсныг харнаа" гээд хоньны толгойг гэрээ үдэн даваачин тавиад өөрийн нүдээ нарийн хар даавгаар ороож багшийнхаа зааж өгсөн нууц тарныг шивнэв. Дүнсрэг нойрс хор хэвтэж байснаа зүүнт хатгуулсан мэд оглохын босоод суучглаа. Түүний галтын гэрлүү гүйлгсэн альбан хүчээ алдаж, хорчин хатаж, дахиж амьдын ертөнцөөр гүйх чадлаа гэж сүүлчийн ганхарсан хашгиралт нь түүний чихэнд хүрчээ. Дүнсрэг хэрэг явдал нь тун удахгүй бүтэх гэж байснаа болоход уурсан. Миний хийсэн үйлийг буцааж чадхаар зөрөгтөн байна гэж юу? Галт муу новш өгөж монголчин өөрөө над дээр гүгээд ирэхэд тун ойрхон байсан юмсан. За яах вэ? Тэгвэл шуудхан галтыг өхүүлчил орхи гээд гадагшаа гарч хэсэгхийн шороо аваад амандаа шившиж зүүн урагш хийсгэв. Болд харах гэснээ харсан даруйдаа нүдний хаалтаа авч хоньны толгойг хатавчин тавиад галтын үснээс хідэн ширхгийг татан авч шатаагаад үнсийг нь хоньны толгоор өвлээгээд галтын урд завлан сууж хараалыг хоньны толгой дээр буулгаж лувсан чүлтэмнаар их гал асаан толгойг шатааж хаяв. Энэ шүн өөр юу ч болсонгүй намг мөнгөрлөө. Шүнжэнгөө аим хаах ном уншсан Болд туйлджээ. Монголжин нар ургахтай зэрэгцэн босож, дээл хувцаа өмсөж, өс зүсээ янзалж биеэ тордов. Галт ч мөн биеийн дээрдэж, орон дээрээ босоод суужгсан ээж наманд нь бүлээн сүү халбагдан өгч байв. Болд гэрийн бүх улсуудыг тойруулан харж, "За тамнэ, наашаа сууцгаа. Хэрэг явдал ингээд дуусахгүй бололтой. Танахаас зүүн хоошоо нэг айл байна. Тэндэл нэг залуухан эрэгтэй хүн бас хөгшин настай эмэгтэйтэй хамт нилээдгүй олон хүнд хараал хийж суун. Гэхдээ залуу эр монголжин хүсэмжилж өөрийн болгохыг маш их хүсээд ах шиг. Ямар ч байсан танаа хідэн гэрийнхэн юунаас ч айх цочих хэрэггүй. Би ингээд явъя да. Харин идэж устдаа цэвэрлэж орой үчийн цагаар чанга дов бүү гаргаарай. Улаа үзэж амтны ам таслах хэрэггүй шүү. Галт монголжин хоёр шөнө орой гэрээсээ гарахгүй байвал гимгүй. Удахгүй та хоёрт нэг хүн ирж уулзах вэ. Тэр үед над дээр дахин ирээрэй. Та нар өөрсдийн зөнгөөр тэр хүнийг мэднэ гээд явжээ. Эмгэн шулмын сүнс амьд ахуудаа гүйцэлдүүлж чадаагүй бүх хүслээ гүйцээсэн ч сэтгэл нь ханахгүй байв.
Хүн амьд ахуйдаа сэтгэл нь үргэлж ханахгүй ямар нэгэн зүйлд шунан дурлаж байдаг шиг үхсэн хойнооч бас амьдралд хорогдож шунаж байдаг ажээ. Дүнсрэг монголжин санам мөрөөдсөөр басгүй галтыг өөхөх өдрөнд өгсөн үгүйг шалгахаар тэдний хот айлаар буу. Тэгтэн галд огт өвдсөн янзгүй хоол идээд сууж байв. Харин монголжин эр нөхрөө хайрын харцаар үе үе харахыг ажиглаж суусан Дүнсрэг тэсэлгүй ам нээж "Галтаа, чиний бие овоо дээр дэшивдэ. Чамаг их хүнд өвдсөн гэж хүнээс сонсоод ирлээ" гээд муухан мушив. Гэтэл галтын зүүн нүдний доод завх татаж аяг арчиж зогссон монголжин гардах аяга алдаж хаглав. Дүнсрэг ичиж нэрлэх зөвлгөөгөр монголжингийн хийх хөдөлгөөн бүрийг дагуулan харсаар хэсэг суусны эцэст чухам хиндэн хандаж хэлэв гэмээр "За би явлаа. Удахгүй уулзъя" гэж хэлээд гараад явчихав. Галт монголжин хоёр учир явдлыг тааж ярилцсны дүнд хараал хийсэн хүн бол Дүнсрэг мөн гэж үзээд Болт ламын гэрт очив. Болт шоогоо дахин татаж нүдэн анин нилээд хугацаанд суугаад "Миний гадарлсан хүн Дүнсрэг хүүг гэж даанч төсөөлсөнгүй. Түүний өвөө миний багш байсан юм шүү дээ. Зурхаач буурал гэж ямар мундаг чадaltaй олонд буян болсон буурай байв та. Гэтэл өр удмаас нь үлдсэн ганц хүн ийм болчих гэж би нэг л хаалгаад байсан. Одоо шийдлээ. Эцсийг нь хүртэл явж багшийнхаа ачийг хариулнаа. Та хоёр одоо буц. Би хэрэг гарвал өөрөө танаад хүрнэ" гэлээ. Болт хамаг мэддэг чаддгаас ойрж бүтэн өдөр шөнө бясалгаж ном хурсны эцэст Жүлтмийн хотыг зорин очиж монголжинтай онцлон уулзав. "Дүү минь, Дүнсрэг багада хамаг хайртай бүхнээ алдаж зовлон үзэж өссөн хүүхэд. Түүнд хий юм шүглэж өөр ингэсэн ухаан алга. Завж өссөн хариугаа хүн бүхнээс авахар шийдэж эхнээс өвөл тамаа цайгаад эхэлж. Танаа ангийн хид хідэн залуу өвчнөдөө шаналж суун босоо. Дүнсрэгтэй чи л тусалж чадна. Чамд түүний нэг юм байна. Тэрийг л ахтаа төргөө олж өгөх хэрэгтэй байна." "Юу юм бол доо? Надад Дүнсрэг юм өгчээс удаа байхгүй дээ" гэвэл Болт "Сайн санах гээд хичээдээ. Нэг л юм байна. Бүслэгийнээс дээш хэрэгэлдэг эд бололтой. Тэр л зүйл түүний бие чүглсэн ямиг зайлуулахад их тус хөргөн" гэхэд монголжин нэгийг санах мэд дуу алдаж нэрээ тийм. Тэр нэг өдөр зодон болоход Дүнсргийн сахиус газар унсныг би авч талт хийгээд өхөө мартчихсан байна штэ гэвэл Болт суудал дээрээ өндөлцөн "Ухаас тийм л байх учиртай. Одоо тэр чамд бий юу?" "Би мэдэхгүй байна. Гэхдээ хаяагүй болохоор хааны газар байгаа л байх." Ингээд сахиусыг хайж гэрийн бүх хүн зэрэг хөдлөөд хуучин муу навшаа хадгалдаг амбарнаас олов. Болт сахиусыг сэргэн майн уншив. Дүнсрэг хашаандаа хид хідэн хар ямаа холбон уйжээ. Бас л хэн нэгнийг заваахаар бэлдэж буй. Сүүлийн үеэс өөд болсон ээж нь зүүд найранд нь дандаа уйлж үзэгддэг болов. Болт Дүнсргийн хашааг тойруулан үн сасгаж багшийнхаа өгсөн чөтгөр дарах тарныг үдэш бүр уншсаар би хаан ойрноос эвгүүцэн ухаан санаа нь орон гарan болоод авах шиг болоход Дүнсрэг ухаангүй айж бусдыг хүслээрээ эрхшээх чадвараа алдхаас имэж нойрон хүрхээ болов. Хашааны гадна хин нэгэн нэрээр нь дуудах шиг сонсогдоход Дүнсгэр цонхоор шагаан харуул сэтгэлийг нь хүүхэд цагаас татсан анхны хайрын эзэн монголжин зогсож байв. Дүнсрэг нисэх мэт гүйсээр хашааныхаа хаалгандаа хүрв. Монголжин 2 литрийн савтай сөв барьжээ. Дүнсргийн зүрх хүчтэй цохилон савлна. Түүнтэй л хамт амьдрах гэж зориулан барьсан байшин лууга зэрэгцээ далахад зүүд юм шиг л санагдав. "Хөөх, танах чи яасан сайхан айл болоо вэ? Миний найз мундаг юм аа. Ийм сайхан амьдарч байдаг" гэвэл Дүнсрэг ичээж толгоогоо майжв. "Маа, энэ сүв гинт өглөө босоо чамтай уулзмаар санагдаад хүрээд ирлээ. Хөөрүүлсэн сүү шүү. Сайхан залгил" гээд өгвөл Дүнсрэг түүнийг нь авч нэг амьсгаагаар хид хид балгалан уув. Сүү уусны дараагаар дотор нь муухайрч хид огсноо ухаан алдаад унчхав. Монголжин огт айж сандарсангүй гэрээс гүйж гарan хашааны буланд дохио хүлээн зогсоо галт Болт чүлтэм нарыг даллав.
Болд орсон даруйда хадганд боосон сахиусыг гарган ирж дүнсэргийн хүзүүнд зөв. Тэр зуур чүлтэм галтнаар урьдаас бэлдэж авчирсан үхрийн ширийг дэлгэж тавиад болдыг дохимогц дүнсэргийг тал талаас нь өргөн ширэнд боож гадна талаас нь тарин шивсэн сураар уяв. Тэгмэгц дүнсэргийг дамжлан гэрээс гаргаж газар хэвтүүлээд түүнийг тойруулан гал асааж дээр нь шуудаан давчирсан гангаа уугуулж их удаа дийгдэв. Болд тойргийн гадна олбог тавин завилж суугаад майна уншиж эхлэхэд чүлтэм галыг хөгжөөн давс цацаж эн тентгүй шат падхийн дуугарна. Харин галт хашааны зүүн өнцөгт чадлаараа газар ухан сэндийлж байлаа. Эзэн болсон биед нь сахиус зөөх мөчөд эмгэн шулмын сүнс биеэс зогтож гарах гэсэн ч нэгэн цул болоод удсан тул салахгүй байсаар үхрийн ширэнд боогдож гарах гарцгүй болоход тэлжигнэн сандарч эхлэв. Дүнсэргийн бие айжмаар хаалж тэсгийн аргагүй болоход эмгэн шулмын сүнс түүний биеэс зугуухан салахад дүнсрэг ухаан оров. Болд гараас авчин догхоход чүлтэн монголжин хоёр сурыг тайлалгүй дүнсэргийг нэг талаас нь татан тойргийн гадна гаргав. Хамгийн гайхалтай нь дүнсэргийн хамаг хувцсан тайлагдаж ихээс төрсөн биеэр байв. Түүний биеийг газар хүргэлгүй явсаар гэрт нь оруулж сүүгээр биеийг нь бүхэлд нь арчиж дулаан хүнчлөөр хучиж монголжин хажууд нь үлдэв. Болд уншилгаа таслалгүй уншсаар л байлаа. Дүнсэргийг татан гаргасны дараа навтасхийн доош унсан үхрийн шир гинт амьд мэд татулзан хөдөлж тойргийн гадна гарахаар тэмүүлж эхлэв. Чүлтэм гангаа нэмж давс цацан хөгжөөсөөр галт нүхээ 3 алд болтол нь ухаад байв. Шир хөдөлгөө байлхоод болдны уншлагч зогсов. За одоо нүхэндээ даруй хийгээд бул гэхэд галт чүлтэм хоёр ширийг нүхэнд хийж хоёр талаас нь шороогоор булж орхив. Тэгмэгц болд 9 хүүхэдтэй айлын эдээ будаагаар тасарч үзээгүй тогоо гуйж авсныгаа дээр нь хүмүүрч бурхан тэнгэр минь өршөө зууртад гацаж төрлөө олоогүй хилэн сүнсийг амирлуулж хайрал гэд үйл дуусав. Энэ явдлаас хойш эмгэн шулмын сүнс амирлаж дүнсрэг өөрийн зам мөрөөр бусдад буян үлдэж явдаг дүлгөөх нэгэн болсон бол галт монголжин нар өөрсдийн үр хүүхдэд төрүүлж амар жимээр амьдрах болжээ. Та хараалж атах байдаг гэдэгт итгэдэг үү? Эрхэм сонсогчид та бүхэндээ аг сарнаа зохиолж явахаа дахин нэг сайхан бүтээл болох бөө хараалж чадахын тухай өгүүлсэн адал явдалд сахиус зохиолыг бүрэн бүтнээр нь хүргэлээ. Та бүхэн комент хэсэгт бөө хараалж чадахын тухай өөрсдийнхөө санаа бодлыг дэлгэрэнгүй бичээрэй. Дараагийнхаа бүтэн зохиолоор дахин уулзтлаа. Түр баяртай.